Зэвцхан дээр хэдүүлээ гүнгийн юу бол дахин дурсан гадуурч гихвтөнийг дараагийн партер удаж байна. Бичлэгдгээс өмнө даад мань заавал лайк болон subscribe дараарай. Лайк болон subscribe дарчхал хэдүүлээ энэ гүнгийн хөвгөлс дуусгаад байгаа заяа. Одоо нэг удахгүй үсрээл нэг хоёр парт ороод дуусна. Энэ партын гээд магадгүй дахиад дараа ганцхан парт л орох байх. Тиймээс даад мань лайк болон subscribe заавал дараад өгөөрэй. Тэгээ өөр нэг хэлээд явах зүйл байхгүй болохоор шууд сурал руу орцгоё. Зэгмэр хүртэрийг юу болоод дуустав вэ гэхээр нөгөө ээжэл гэдээсэн хулгайч манаас харуулыг Актемын захиралд мэдэгдэж байгаагаар дуснаа та тийм манаас харуулыг гэмт хэрэгтэй ингээд. Тэндээсээ зураглал солигдсон буруу нэгэн цаст ууд руу шилж нэ. Хатагта Элис гэснээ нөгөө Сесилия Элисийн ард гараад ирдэг. Юунд ингэтлэх ярьсан юм. Үүнийг хартаа саруул залуу үсэнд туссан үйлчлэгийн голд гэмт хэрэгтэй байсан байна. Ингээд энэ олон мэдээ нь манаас харуулын талаар бүхэл мэдээ дэлхийд даяар тарсан гэдгийг нь бид хэд мэдж авдаг. Байж боломгүй. Саруул тийм зүйл хийх хүн ойлгомжтой өстэй. Би эргүүл хийж байгаад болчихлоо. Бид яг яах вэ? Иймээс л намайг яв гэсэн байх нэ. Саруул ийм зүйл болно гэдгийг мэдчихсэн байж. Хоёулаа бэлтгэлтэй анхаарай Сесилия. Окей, гэхдээ Саруул санаа тавина гэдэгт итгэлтэй байна. Яг одоо би илүү хүчтэй болоход л анхаарах хэрэгтэй. Тэгэж бай Саруул тусуулж чадна. Түүний харт таалагдж байна Элис. Ингээд нөгөө Элисийн одоо энэ чи юу гэдэг вэ? Ямар ч энийг мэдэхгүй байгаа ч гэсэн энэнтэйгээ хамт бэлтгэл хийж байгаа юм байна лээ. Харин нөгөөд бол манай Луначин өөрийнхөө өвөөтэйгээ хамт бүр арай ч юу ядаж дайралтаас нь тэсэж байдаг бөгөөд чи сайн тэсэж байх шүү. Гэхдээ эсэргүүцэх туусан улам их өвдөн. Тийм ээ. Гиснээ өргөсөвтөн дайрах болгонд манай хүний дотор саруулын бүхий л бодоод орж ирснэ. Саруулыг надаас битгий болгооч. Эсэргүүцээд нэмэргүй. Би түүнийг чамаас нэгмөр устгана. Гэсэн чинь юу гээд зог тусах бөгөөд орон зай шийдгэж юу? Миний гастрон төгрөө нэвтрэн гинэ. Энэ мана чөтгөрийн бичээс лими храм. Чи яац гэж мэддэг юм уу хүнхэ? Буюу чөтгөрийн нөгөө нэг лими храмын дотор өвөө нь орчихсон байдаг. Луна чөтгөрийн бичээс байсан юм бах та. Мотор доршгүй. Ингээд нөгөө нэг айхтар шид хэлгээдсэн өвөөгийн ганцхан дайралтаар шидийг нь боллоод амнаас нь цус салдтал хүчтэй дайралт хийгээд өрхнөө. Чи үүнийг хийсэн үл юм? Би тхий мэдэн бодлоо. Би энэ анханаас чиний төлөвлөгөө байсан мэт. Баярлалаа юм. Одоо хурдхан шиг саруул дээр очие. Тэгтэл Луна юугаа харцгаав? Зөрөглөл нөгөө талдуугаа манай гурав чөлжих бөгөөд тэнцэн энэ манай гурав хүртэл манаас харуулыг ерэн сурвалжилж байгаа цаасыг нь олж харангуйта залуу эзэнтэн худлаа гүтгцсэн байна. Тиймээс би залуу эзэнтийн төлөө амнаасаа өргөх бол нэг тэрээгээд байж явахт нь гинтэл гаднаас нь хаалга төс тас гэдэл цохиод байх бөгөөд хаалганы цаана хэн байна гэсэн манаас харуул өрөөдөж гисэн байдаг. Тэгснээ шууд л чимээгүй. Би ямар их санаа зовсон гэж гиснээ ингчин Брайан хоёр бүр нэлийн санаа зовсон уйлж унжаад байж байдаг. Зэмэртач энэ дөрөв маань гэр бүлээрээ ашгүй мөн нэг ингэж уулзалтаж байгаамаа. Зэмэртач хэсэг хугацаа өнгөрсний дараа энэ гурав маань хэдийн ярилцаж байх бөгөөд мэдээж би биш байлгүй яах вэ? Тийм биз дээ. Та яахлаараа угаасаа тэр дайралтын ард байдгийн. Тэгвэл өөрийгөө тайлбарлах чадах уу? Үгүй. Би ерэн сурвалдагдаж байгаа цагт энэ газарт гисэн аюултай. Ээшэлт ариун хэлт баг. Тэр хүчийг нь ажиглах юм бол энэ газрыг олгон цаг хугацааны л асуудал болно. Тиймээс түр миний нөгөө хэмжээст байж бай. Хаан тус тэр чигтээ миний дайсан болох гэж байна. Гэснээр нөгөө гургал хөрх юмтай нуух гэдэг байгаа байхгүй юу? Тэгсэн шууд л Брайан газар сөгцсөн. Брайан Кендрик болох би танд өрнөж байнта алдгааснаас нэг ч удаа тэрнээсээ буцаагүй. Таны алдхаах замд өөрийн чадах бүхнээ зориулж хамгаалах болно. Зэмэртл саяны шалжсныхаа дараа энэ гурав маань нөгөө аюулгүй газар руу ороод манаас харуул өргөждүүлэн нэг гоё тоглоом байна гэж хэлдэг. Зурглал нөгөө талд байгаа өнөөх манаа Лунад ялагдсан өвөрөө шилждэг бөгөөд энэ бүх хугацаанд Лунад чөтгөрийн бичээс байжээ. Тэгээ гадна талд нь байсан цэргүүд нь хүртэл манаа Лунад ялагдчихсан байдаг бөгөөд энийг нь харсан өнөөх өвөнд болохоор бүх юм хөгжилтэй болж байгаа шүү. Гиснээ саруулыг дагаад явж байх юм бол хэдүүлээ Луна болон чөтгөрийн бичээсийг олох юм байна гэдэг саруулын ардаас өргөдөл мөрдгөр болно. Тэгсэн нөгөө тал манаас саруул хідэн хамгаалагчдын дээр та нараа бүгд намайг барих гэж байгаа гэж сонслоо. Чаддах юм бол барь л та.
Харин актемд үлдсэн нөгөө Сэд чинь чаавал саруулыг байхгүй учраас өрсөлдөгч байхгүй маш их өөдөж байна гэд байж байхдаа Луна шуудалд хурж ирснэ. Саруулын байгаа байршлыг олсон. Тиймээс чи бид хоёртой хамт яв гэсэн чинь саруулыг олсон гэдэг сургаар нөгөөдөгч нэлээд баярлаад шуудал нөгөө гэрээ чаваад гүйж орхидог. Тэгээ ханыг нь цөм доошо бунаж байхтан өнөөхөө лэм чинь манай хоёрыг өөрийнхөө нуруунд дээрээ үүрээд нисгээр болно энэ чинь төрөл төрлөөр хувираж чаддаг юм шиг үлээ. Зургатал манай ариун дарав шашгад ариун дачин бүх зүйлийг мэдчихсэн. Нөгөө саруулыг дээр зусан үйлчлэгийн ард байсан, мөн саруул яг юу хийгээд явж байсан, ямар бүлэгт байсан гэ бүгдийг нь мэдчихсэн учраас манай саруул жаахан гомдоод уг нь энэ ирж явах хугацаанд үргэлж саруулын төлөв бэлтгэл хийдэг байсан, саруулын төлөв оршдог байсан юм шигээр амьдардаг байсан хүн чинь саруул гэдэг хүнээ өөрийнх нь бодож байснаас шаал өөр хүн болж таарад ариун орчихсон байж байдаг. Тэгсэн ардаа актемын захирал хүрээд ирэнгүүтээ чи үнэхээр саруулыг цусан үдэшлэг болон эксем болоостын ард байсан хэрэгтэн гэж бодоод байгаа юм шүү дээ. Окей. Саруул хийчих тийм зүйл хийхгүй гэдэг би мэдчихэж байгаа. Би үүдийн хүртэл зөвхөн түүнээс л авч ирсэн. Бас надад маш их тус өргөдөг байсан. Түүнийг тийм төрлийн зүйл хийхээр төрлийн хүн биш гэдгийг би маш сайн мэдчихэж байгаа. Тэгвэл хурдлаа. Би түүнд туслах бол цаг бага байна. Гиснэ ариунаг күндэл захирал давуулаа явахар болно. За нөгөөдөл манай саруулчин нөгөө хідэн ариун цэргүүдийн өмнө гарч ирээд нөгөөдүүд чинь нэг нэгээр нь тоглоод шоглоом хийгээд ардаас хөөлөхөд байж байдаг. Тэг мэдээж манай саруул руу бөөндөө нэгэн зэрэг дайрдаг боловч ямар ойлгохтой зэрэг нь манай хүнийг аваачаад хөлнөөс нь бариад шоронд хийхвдээ. Хөөлөлгөн чинь дэндүү ойлгомжтой удаан байна. Арай хүчтэй хүн алах уу? Гисэн эн чинь манай саруул биш дотор нь Кайрем орчихсон ингээ яваад байгаа юм байлаа шүү дээ. Нааша гисэн хоолоо сонсогддог бөгөөд тэнцэн нь чи сүүлийн хэдэн өдөр биднээс зугтаж чадлаа. Гэхдээ одоо ингээ туслаа. Тамир тэнхээ ранк A, мана ранк A+. Шилдэг сурагч болох Redback би энд ирлээ. Гисэн мэдээч би над бардам аамч тагдаад өгөө л доо. Гэстэй нэг зөвхөн унгаждаг. Нэгсэн өнөөх нь болохоор уурлаад лууны чад гэд манай хүн дөр өргөдүүлэн дайрахаар байхад эргэн төрний зэрэгүүд нэг урдад энийг нэлийн хүчтэй гэж боддог юм шиг байна лээ. Энэ гаалт уусаж алга бол. Гэстэй нэлийн хөрхөн хүчтэй шидэг явуулахад бүгдээрээ зутаар бид нэр энэ дарилтанд өртгөн өнө гэд манай саруул руу ирж байсан өнөөх айхтар дайралтыг нь голоор нь хуваагаад юу чгүй замхруулаад адаг болгочихно. Мэдээж нөгөөдөл нь бүгд л гайхаж байгаа штэ. Тэгсэн тэр цаана нөгөө дайралтыг нь явуулсан хүн нь бандахтайгаа хөвтөж таарна. Тийм амархан ялагч байгаа бахтаа Redback арай үгүй л үү. За. Тэр залуу та нарын хамгийн хүчтэй нүс юм шивцтэй арай. Тэгвэл үүнээс илүү хараад байх зүйл алга. Тэгвэл одоо би тамийн үдийг нээх. Нөгөө Лунаас Сэт лэм 3 чин манай хүний байгаа аавраг мэдрээд яг жиглээд ирж байгаа бөгөөд намайг хүлээж аваараа саруулаа. Би чамаа ганцхан чинь хизээж толдоолохгүй. Нөгөө зэргүүд нь болохоор манай саруулыг угс ягаж барахгүй манагийн үдээр нэмэлтөөж дутаад бүгд хойшоогоо ухрахаар болж байгаа юм. Тэд галзуу юм шиг л хүлдэж байна. Кайрем тэднийг сайн сатаруулж байна. Тэгэхээр яг үнэндээ Кайрем чинь манай саруулын дөр товөрчихсан байгаа юм байлаа шүү дээ. Түүнийг хаяа ингэж ашиглаж баймар юм байна. Энэ хойгоор бааз руу явах хэрэгтэй. Тэр үдэд очихсан байгаа баг. Эшэлвэрт мөх хоёр нүртэй новш. Ингээд явж явахад нь манай саруулаас хаа нэгтээ дайралд орж ирдэг бөгөөд чи чинь гэдэргээ тарахад өнөөх өвөө нь байж байдаг. Чи намайг мэдэхгүй байж мэдэх юм. Гэхдээ би бол чамаа маш сайн мэдэн шүү. Саруулаа. Би бол Regen's Ring Driver. Грам холбооны ерөнхийлөгч. Та ямар хэрэгвэр үсий пан тус дээр үү? Яг юу үс юм? Чи их шулуух юм. Надад таалагдж байна. Тэр талаараа яг л автаа ажил юм. За яг би шууд ярих гэсэн зүйл рүү орцгоё. Миний хаач өхөн Луунавтай гэрэл. Саруулаа. Саруу шууд шоконд оронгуудаа яг яагаад ийм зүйл гаргаваа гихтэн. Чи бидний мансааруулах байцсны бизнесийг бойлуулчихсан. Бидний балгас малтах ажил саад учруулсан. Бас луу болон бидний харилцааг сэвтээсэн. Бүгд чиний хийсэн зүйл эцтэй. Дээрээс нь ач охин маань чамд сайн болчихсон. Юу? Тиймээс грам холбоонд нийт. Саруулаа. Бас энэ тал дээр чамд сонголт байхгүй шүү. Үгүй дээ баярлалаа. Холбооны 9 удаатай агуу шидтэн хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх гэж юу? Хизээч үгүй. Гэснээр дунд руу гаргадаг бүгд та Луна бит хоёрыг ашиглаж ямар нэг зүйл хожиж байгаа гэд бодож байгаа бол та.
Гэхдээ би тийм зүйл хийж болгохгүй. Ойлгож байна. Хэрвээ чи надтай нэгдэхгүй бол чамайг өөр хэн ч авч чадахгүй болох шүү. Зургаас ойртоход өнөөх л өнөөлөө хангууд ирчин нөгөө сэргүүд нь бүгд саруул ялагдчихлаа гэж түрээд ирдэг бүгд мөн саруулаас ялагдахаас гадна хаа нэгтэйгээс маш олон грамм холбооны гишүүд гарч ирснэ эднэрийг бүсэлж байгаа тэгэд манай цэргүүдтэй бүгд тулдаж байгаа гэхт нь сайн байна. Тэгэхээр наадуулан бүгдийг нь ал. Ниймэлтүүд хэрэгтэй бол гэрлийн хүлэг бадруудыг өөрсдийнхөө өмнөөс тулалдуул. Гэхдээ гэрлийн хүлэг бадруудад чинь чөтгөрийн холбоотой тулдаж байгаа штэ. Гэхдээ би ийм зүйл болно гэдгийг чинь мэдээд аль хэдийн гэрлийн хүлэг бадруудыг яг одоо авчирч байгаа. Тэгэд удахгүй ирнэ гэж хэлдэг. Тэгсэн дээрэнгээс л гэрлийн хүлэг бадрууд тэдний зориод хүрдэрж идэг бөгөөд яг ингэж ярьж байхад нь гаднаас нь гүндэл захирал орж ирснэ. Үнэхээр ийм зүйл хийх гэж байгаа юм уу? Нэмэтэж гүндэл захирлыг ариун натаа хамт явж байгааг харсан л өнөөлөө чи нэлээд гуралдаг бөгөөд энэ мүүлэг чи яг эн чи яг юу шуувж байгаа юм болоо гэхдээ шууд л нэг бичээс гаргаж ирсэн ээ. Яг одоо бид нэр саруулыг хайх гэж байгаа юм а гэж хэлдэг. Яагаад саруулыг хайх гэж байгаа вэ гэхлээр нөгөө хааны биед ордохдоо гүндэл захиралд ариун нагийг сайн халамжилж хайрлаж өгөөрэй гэж хэлсэн учраас гүндэл захирал ариун над найз банд буюу сүйт залууг нь олоход тусалж байгаамаа гэж хэлдэг. Тэгээ өргөдүүлэн чи энэ ч дайн зарлах гэж байгаагаа ойлгож байна уу? Тиймээс энэ зүйлийг боль гэж хэлэхэд нь хамаа тат гэж шуудал гүндэл захирал зэргүүд хэлгэнэ. Нөгөө зэргүүд нь угаасаа бүхэлдэн гүндэл захирлын үүдээс одоо юу болговдод юм бэ? Ганцхан дарилтар тэднийг нүд энэхэн зуурт зохицуулж хаад өөрөө шилжих шидээр Бернод хотын зах хэсэг дээр нь яваад очиждаг. Та яг яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ гэхдээ би зүгээр л миний дургуг хүргээд байдаг хүүхдийн гэрээдүг харах гэж л тэр. Нөгөөдөл болохоор Луна Зэтэлэм 3 чинь яг саруулын байга газар хүрээд ирэхтэн саруул биш гэдгийг нь лээ мэднэ. Тэгээд чи яг хий юм бэ гэхтэн би болж өдөгөр ялт. Та нар намайг харж байгаа үг чи мэдж байна. Тиймээс би өөрийгөө танилцуулъя. Би болж өдөгрийн ялт Кайрам байна. Гэснээр Кайрам өөрийнх нь биеэр тэр 3 өмнө гараад ирдэг. Тэгээ яг өөрийгөө танилцуулж явахдаа гинтэл нэг хүчтэй дэлбэрэлт болдог бөгөөд мэдээ саяны дэлбэрэлтээр өнөөх Лунагийн өвөгийн хийсэн зүйл. Тэгээ ямар тааж манай саруулыг аюул дуртай гэр мэдэнгүүтээ манайг дөрүүлээ болж аваа саруул руу явахаар болно. Нөгөө ээчл чинь болохоор манай саруулыг агнах гээд бүхий л гэрлийн хүлэг бадруудыг цуглуулж гисэн саруулын ирэлд гарцгаа гэдэг хотоороо дүүн өнөг зэргүүдийг нь гаргадаг. Тэгээд энэ зэргүүд нь хоорондоо ярьж байхдаа маш олон зөө ирээ гарч байгаа. Бид нар өөрсдийгөө хүчээрээ ордон руу дайрах юм шиг байлээ. Буюу яг одоо хааны ордон руу энэ эдэн бүчээрээ дайрах гэж байгаа юм шиг байна лээ. Тэгээ ямартайч манай саруул нөгөө талд өнөөх грамм холбооны хідэн гişүүдийг нүдэрмхийн зурдал зогсуулж байдаг бөгөөд нөгөөдөл нь энэ бацаан юм байж яаж бидрийг ингэж амар дийлээд байна. Гэхдээ за хурдхан шиг дайраад ирээ. Би цагаа өрмөрг байна. Гэлсэн Лунагийн өвөө шууд л гарч ирсэн. Яагаад манай охин чамд сайн байдгийг одоо л ойлгочихлоо. Надад чамааг амьд үлдэмээргүй шалтгаан зөндөө гараад ирлээ. Гэснээр шууд л манай саруулын өвдөс 9 оттой шид гарч ирдэг бөгөөд 9 оттой шид гэдэг бол угаасаа маш хүчтэй шид. Үүнээс булдах гад үзэлтэй. Туслахуудаа санаа зовдөггүй махтай. Түүнийг ямар хүн бэ гэдгийг харж байна. Ингээд ямар тааш нөгөө 9 оттой шид нь байнда дуусгаад маш том дэлбэлт гардаг бөгөөд өнөөх зэргүүд нь хүртэл арай яддаг гинэргээс нь бутаж байдаг. Энэ байдлаараа бид бүгд өгөх нь дэсэр хурдхан шиг барилгын ард турцгаа. Тэнд миний найз байгаа юу? Гиснэ сет тэр хэдийн өмнө гараад ирдэг бөгөөд 13 настай гэдэг мөртлөө одоо зах хэрэг сэргээс нь хав өндөр хүчтэй. Тэгснэ шууд л миний замаас холд гэд нөгөөдөлд чинь шууд л замаас холдуулан манай саруулын зүг аалхаж эхэлнэ. Тэгээ мэдээж дөрүүлээ байгаа учраас замдан таарсан грамм холбооны гişүүд юу ч болохгүй нь ойлгомжтой. Тэгээд ямар тас нөгөө талд байгаа манай саруул руу шилжгээд одоо намган болчихжээ. Гэхдээ хараахан дуусаагүй байна. Ингээд байж байхтар манай саруулд мэдээч өгөхгүй амьд байж таарах нь ойлгомжтой шүү дээ. Тэгснээ шууд л хоосон бөмбөлөг таслах гээд өнөөх рүү чинь үргэлжлүүлэн дайрдаг бөгөөд хоосон бөмбөлгийг ашиглах ямар сонирхолтой арга вэ? Өнөөдөр ховор судан зүйл гарах шүү. Ингэснээ үргэлжлүүлэн манай саруул руу дайрдаг. Тэгээ энэ гүвэн бас яалтч хөө үжтэй юм байна. Тэрийг нь бүр мэдээд авчихж байгаа юм. Гэхдээ надад Галероногийн шүр байгаа. Цагт ямар ч нэмэргүй. Шүрний мартах чиний хоосон бөмбөлгийг эсэргүүцэн. Би чиний талаар их судалсан. Түүнд тийм ховор шүтэн байдаг юм байна. Аргагүй л Rain River гэр бүлийн гişүү. Үүнийг ч бас чадна.
Гиснээ өнөөх шидээр ард нь аврах том сүйдэр шиг зул гаргаж ирсэн. Яаж вэ? Илүү хөвгөлтэй байна. Гэхдээ болио гэсэн манай Лунагийн хоолой хаа нэгтгээс гардаг бөгөөд надад байгаа чөтгөрөө бэжээс хүсэж байгаа үсттэй өвөө. Тиймээс яагаад ихлээр натраа уучраа олж болохгүй гэж сар боллоо мэнийх. Тиймээс түнд битгий өр. Тэгснээс шууд л Кайрам өөрийнхөө сэлэн төрхөндөө оронгуудаа ээшэл ойрхон байгаа. Тиймээс өөртөө аргаар шийдээгээд ээшэлтэй тулалдгаар болж байгаа юм шиг байгаа. Нааша ирж байх цамдаа юу болсон талаар сонссон хамт байна. Энд чамаа гүйтгсэн байна лээ. Надад даатгач. Гиснээ манай саруулыг орхиод Луна болон нөгөө гуравч нь энэ өвөөтэй тулалдгаар болж байгаа. Саруу шууд нөгөө гурыг үлдээчгээд яваад өгдөг бөгөөд тэр залуу бол хар манангийн өв залгамжлагч. Ямар хажралтай сан чанартай хүн бэ? Би чамаг зүгээр явуулах юм шиг байна. Огтхон ч үгүй. Гиснээ манай саруулыг мэдээч зүгээр явуулах нь ойлгомжтой. Ардаас нь дайрагад нь манай Луна шууд л өдөөсөн тэр дайралтыг нь болиулаад толгоонд нэг зүйл хийж идэг. Одоо энэ зүйл нь яг юу ч юм мэдэхгүй ямар тач амлалтаа биелүүлэх гэснээ өвөө нийлэн өрлөж шаналж байгаа нь харагдана. Тэгснээ өнөөх шүтэнийгээ газар хажигдаг бөгөөд хяц гарлалт юм өрөө. Чи яаж үнийг миний толгойд тавьчих вэ? Та миний толгоор орох үед байршуулчихсан юм. Тиймээс л хизээш миний зүйлд хүрэх ёсгүй гэсэн юм. Гиснээ өвөөгөө бүр өөрийнхөө урдаа сүгдүүлж байдаг. Би үүнийг устгах чадна. Үүнийхээ хариу гэж удахгүй төлөх болно. Намайг тийм зүйл бэлдээгүй гэж бодоо юу. Одоо тэгвэл өөрийн тэгж их хайгаад байсан. Үнний хүчний гэрч бол. Нөгөөдөл манай саруулчин шуудал гэрлийн хүлэг баатруудын хамгаалтын салыг нь буталчгаад яг төв бааз руу дайрч идэг бөгөөд нөгөөдөл нь дөнгөж 13 настай хүүхэд биднэрийг ингээд хяар цохиод байгаа муу гэж сандралтгаазаа байж байхад нь лумын дэлийн алга гэснээ ээшил үрээд ирдэг. Тэгстэй шуудал би чамайг авралын замаар хөдлөе сарвалаа. Тэр эцэст нэрчгшив. Гэрлийн бурхны хүч. Гиснээ ээшил манай саруул руу дайрдаг бөгөөд нөгөө дараалаас нь манай хүн болонгуудаа тэр анхнаасаа хүчтэй даруйтыг ашиглаж байна. Би ээшэл мэдээж хүчтэй гэдэг нь ойлгомжтой тэнд байсан бүхий л зүйлийг нурааж яд манай хоёр өөргөжлөн хоорондоо тулдаж байгаа юм. Би Кайрамын өвдөлтийг маш тод мэдэрч байна. Би ариун гэлдээс шууд ингэж дайралт авах учиргүй байсан бол л та. Буюу мэдээж чөтгөрийн гэлдчин ариун гэлдний контр шүү дээ. Тиймээс ингэж өвдөлт мэдрэх нь ойлгомжтой зүйл. Кайрам маш их өвдөлтийг мэдэрч идэг бөгөөд ямар инээдэнтэй юм те. Энэ чиний үргэлж гаргадаг ааш чинь биш л байна та. Чамайг намгтахчихсан юм уу хааш юм. Чиний хийх ёстой зүйл чинь эзнийхэн биеийг авах ёстой байсан юм. Буюу манай Кайрын бүрэн өөрийнхөө хүчийг эзнийхэн биеийг авч чадаагүй байгаас гаргаж чадахгүй байгаа бөгөөд эндээ амархан дийлдэд байгаа гэдг нь мэдэгддэг. Тэгсэн чинь Кайрам гинтэл айхтар энийгээд бөгөөд ингэж их хинээсэнд нөгөөдөг чи мэдээж гайхнаа. Юундэ энийгээд байгаа юм гихтэн. Үгүй дээ. Яг номхотгсон гэж хэлж болох юм. Гэхдээ би тийм зүйл хийсэндээ үнэхээр их баярлаж байна. Чиний хүчийг авсан да. Одоо энэ ариун элнийх нь бүрэн хүч чадлан гаргаж бас чадахгүй байгаа шүү дээ. Өөрийнх нь хүчийг нь авчихсан. Тэгснээ шууд л за хоёулаа мөрийцгөө гэсэн нөгөө наан байгаа манай саруул болон ээшэл хоёрын тулаанд гинтэл уур амьсгал өөрлөжгийг бөгөөд манай хүн наан нь бүр галзуурчихсан. Жүтгэрийн илд эзэмшилт. Уур амьсгал өөрчлөгдөж. Тэгэхээр ариун элний хүчийг устгачихлаа. Чөтгөрийн элдний хүчийг сул тавихаар ийм зүйл болдог хэрэггүй. Гар цусны хүчийг нэгдүгээр хэлбэр намжлах нирвана буюу одоо Кайрын болон саруул хоорондоо бүрэн утгаараа нэгтчихсэн байгаа байхгүй юу? Тэгсэн ч гэсэн хөөгцөн бурхны хүч илүү. Хамгийн агуу бурхны хүчийг давах учиргүй. Яаж чөтгөрийн элд ариун элдтэй сэргүүцэлд зөрхөлж байна. Тийм гэж юу? Чи цааш ирсэн бол та. Тэгсэн гэдэг тэтгэлтэй байна. Учир нь чи сул талдаа байгаа юм байна. Чиний хайж буй ариун гэлдний нөгөө хагсан. Чаддаг юм бол үүнийг ав. Гисэн наашаа өгөөдөх мө солиотой мовш гэснээ ариун гэлд нь хүртэл маш их хурлаад манай хоёр руу дайрдаг. Үгүй шүү. Би үнгөө өгч чадахгүй. Ямар зүв бүү савэр вэ? Би чамайг бүх л хотын хамт устгана. Гэснээ ариун гэлд нь хяналтаа алдаж гэлдэг бөгөөд. Чамайг өөрлөлөхийг амрах юм гэж. Нэгсэн Кайрам боломжтой байгаараа тэр нэлийн хүчтэй шүү гэж хэлдэг. Гэрлийн бурхны хүч. Инглийн хаяа.
Гиснээ саяныхаас бүр шал өөр амьсгалтай болж маш хүчтэй дайралтуудыг манай хүн рүү илгээдэг. Мэдээ саяны дайралтнэр манай хүн оногдохгүй ч гэсэн бултаж чаднаа. Тэгсэн энэ ариун хэлний хүч байх нэ. Гиснээ ээжлийн гаднах төрхөнд өөрчлөгдсөн байдаг бөгөөд өнөг сэлмэн хэлэхтэй. Бас энэ бол ердөө тангасгүй шин шүүж яалаа. Энд чи миний хүчийг дураар ашиглаж болно. Тиймээс миний хагсыг авчирч өг. Нэмээд араас нь нөгөө хоёр ч айхтар хөртөд дараалтайг манай хоёр дүүлгээгээд арай чүү гэж хааж байгаа нь мэдэгднэ. Учир нь Кайрам дундуура цуурч эхэлдэг. Чи зүгээр үү? Тийм ээ, зүгээр. Би иймхэн зүйлийг тесчтэйгээ байгаа. Хэрвээ би үгсэнд гисэн тэрмөглөх чинг заавал авч явах болно. Би өнгөрсөн амьдралдаа ч гэсэн тэдгээр хүчийг сонссон. Би чөтгөрийн хааны эсрэг тулдаг тэр өдөр. Би энэ залууг там руу хамт авч явж чаднаа. Баяртай эзэн минь. Би Кайрамыг алдсан. Би өнгөрсөн амьдралынхаа алдааг ахиж давтаж болохгүй. Би аль болох олон дайралтаас болтонгаа дайрах боломжийг хайх хэрэгтэй. Чиний хэлтгэс гартаа хурж явах шиг байна. Миний дайралтыг шууд авахын оронд зайлсхийж байгаагаас ч харахад түрүүн хэн төрүүлж өгөө болох талаар юу яриад байсан бэ? Ахиад хэлэлтээ өлөгч юм. Саяны тулгын харж байгаа нөгөө хэдэн зэрэгүүд нь болохоор бүр яалтажгүй айхтар тулаан болж байгааг гайхаж байхад нь гэнтэл хажуудалдаа нэг сонин аврааттай хэдэн зэрэгүүд нөгөө хоёрын тулаанд нь оролцохоор явнаа. Дээд энэ зэрэгүүд нь болохоор нөгөө Борис хулгайчийн бэлдэж байсан зэрэгүүд юм байна лээ. Үүнийг нь луйнэлээ ханхан хүртэл өөрийнхөө хэдэн алдуудаа харж байдаг бөгөөд ээш залуу эзэнтэн үнэхээр хүчтэй магаад ирж явахт нь гихтээ энэ хангалтгүй байна. Хурдхан ариун гэрлийг ашиглая. Тэгээ ариун гэрэл нь болохоор хааны зүсг юм байна лээ. Тэг мэдээч луунэлээ хулгайч өөрөө хэрэг мэдлэг ажиллаад орох албан тушаалуудаараа энэ ариун гэдгийг нь ашиглуулахаар болж байгаа байхгүй юу? Манай луунаа хүртэл нөгөө таалд өөрийнхөө өвөөгөө буулгаад авчихсан байдаг бөгөөд Сэдэл Ламелэ хоёр хамтдаа нэгдэн холбооны бас зэргүүдийг нь хүртэл зохицуулчихсан байдаг. Тэгээ төнгөртлөө харахад маш хүчтэй дайруулаад агаар дээр хөвж идэг бөгөөд шийдвэр зэвсэг итгэж байна. Ихтэй үнийг зөвхөн дайны үгээр л ашигладаг штэ. Тэгээд соёныг алах гэж оролдож байна. Буюу нөгөө шидэт зэвсэг гэд хааны айхтар хүчтэй зэвсгийг тэд нар ашиглаж байна гэдгийг нь олж мэддэг. Нөгөөдөл нэрнгээсээ ашиглаж байдаг бөгөөд тийм ээ. Үүгээр бүх гахаануудыг устгаж чадна. Намайг дорд үздэг бүх хэрэгцээг нь уушнууд. Гиснэ шидэт зэвсэг ээшэл болон саруулын дээр идэвхждэг бөгөөд шидэт зэвсэг маш хүчтэйгээр нөгөө хоёрлууд дайрнаа. Тэгсэн ээшэл бурхны заа гэд өнөөх шидэт зэвсгийн дайралтыг нь болиулаад шидэт зэвсэг нь нурч эхэлдэг. Эрийг нь харсан нөгөөдөг чинь нэлээд гайхаж байгадаг бөгөөд битгий зогтоод байна. Новшнуудаа ханхууг хамгаалагчтай. Дими цаг хүрэх юм шүү. Тэгсэн ээшлийн доор ариуна хурж ирснэ одоо бол ээшэл. Би саруулыг авч байна. Үсээ пант улсын 5 дугаар үжийн тушаал. Зэвсгээ буулга. Демонос ороод хүртэл ард нь бүр нэлээд хүнд байдалтай болчихсон байдаг бөгөөд күүндрэл захирал хүрэлт хүрээд ирж гисэн. Чи үнэхээр л цусан үдирслийн ард байсан бол л та. Гиснэ өнөөх Борисын хідэн цэргүүдийг нь хүлжигсэн байдаг. Саяны яг юу гэж ингэж бодож байгаа нь угаасаа ойлгомжтой Борисын гин хідэн цэргүүдийг нь харангуудаа цусан үдирслэх дээр байдаг цэргүүдтэй адилхан байна гэж бодоод ийм зүйлийг хэлж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Тэгсэн ээшэл чинь хөөх күүндэл захирал. Энта бурхны өдөөс өрөхгүй юу. Гиснэ күүндэл захирлын шидэг нь алга болгож байгаа бөгөөд манай сарвал болон ариунаа руу шилжгээд сарвал бүр нэлээд хүнд байдалтай болж гисэн ариунаа цаанаа тавиад чи шодо таних юм уу? Үххийгээ тэгж өгөөсэй юу. Чи зам цааз болохоос өөр цаашгүй. Хурдан шиг явж үз. Муу тэнэг. Чим тусламж хэрэгтэй гэдгийг нь ойлгомжтой багт чинь. Чи миний сүү залуу штэ. Би өөрийн хүмүүсийг хамгаалж байна. Би энэ сүү тавилтыг зөвшөөрөөг штэ. Энэ бол хааны тушаал. Яагаад үүдээс бол юм яриад байгаа юм? Чи миний чөтгөрлөгдүүд хуурцсан байна. Тэгвэл би таны ч гэсэн түүнээс аврая. Гэрлийн бурхны үнэмлэхээ хүч. Хаалаа авчрагч. Эцэстэн бурхны хүртэл алж чадах лумын дэлийн хамгийн хүчрэг чадвар. Миний өнгөрсөн амьдрал намайг ганцаал цагуул дээр цавцсан. Бэлэж ээжил ноёнтан. Харамсалтай байгаа ч би бурхны эсрэг зогсож чадахгүй. Гиснэ өнөөх дайралтаа хэрэгжүүлэхээр дайрахад нь ариунаг манай хүн шууд л холдуулангуудаа. Тийм ээ. Чамаг гин хүч ашиглахыг хүлээж байлаа. Ээшэл тэр инеж үнэ гэж. Тэр чинь гисэн
өнөөх цэлмнийх нь тал хүч буюу люментилийн талд хүчийг нь нөгөө дайралтыг нь өөдөөс шийдээд өнөөх нь бутарч явдаг. Тэгэн мэдээж ойлгомжтой өөрийнх нь тал хүчийг нь устгахчихсан ээшэл нөгөөдөг чинь нэлээд уурлаж байгаа байхгүй юу. Гэхдээ усан дор галаасаа ах гэж оролдож буй таагаар нэг ямар ч удахгүй зүйл хийх гэж оролдож байна. Түүнд бурхны эсвэл чөтгөрийн бичээс хоёрын айланч байхгүй байгаад баярлаа. Бурхны амлалтгүйгээр тэр зүгээр л үгэн. Тэгвэл би баталгаатай болгохын тулд хийсэн зүйлээ дуусгая. Тийм ээ. Өөр хөвлөөр гараад ирэх юм бол илүү том асуудал болно. Тэгсэн гинтэл би тийм зүйл болохгүй. Та одоо цамд минь саант болох гэж оролдож байна уу? Ариун нэг хүн чи. Би таныг үнээс илүү цааш явуулахгүй гэд манай ариун нэг хүч бүр бат зогсож байдаг. Тийм ээ. Би яасан ч хурж чадахгүй. Тэг юм бол би саруулыг үххийг өөр нэг төр харах болно. Гэсэн сэнд тэр талбар дээр нь манай лууна хүрээд ирдэг. Тэгээд тэнцэнэн тулдаж байгаа күүндэл захирлыг харангуйта захирлаа. Би яг одоо саруул хэрэгтэй байна. Хурдхан шиг надад зам гаргаж өгөө. Гэхдээ күүндэл захирал нөгөө хитэн баахан зомби шиг цэргүүдийг нь урдаас нь зайлуулж өгөөд манай саруул руу явуулнаа. Тэнцэн мэдээж сэд хурдал замдыг нээж өгдөг бөгөөд лууна шууд л очингуудаа өнөөх чөтгөрийн бичээсийг манай саруулны өмнө тавьдаг. Энийг харсан өнөөх ариун гэлдэн болохоор яахлаар янж чөтгөрийн бичээс явж идэг үлээ. Ингээд нэлийн гайхдаг. Өнөөх лууна болон чөтгөрийн бичээс хоёр нь манай саруулын ярд ирсэн учраас угаасаа ойлгомжтой саруул бүр яг үххийн наавар байгаа яагаад тэгэхээр айхтар хүчтэй дайралтыг өөрийнхөө бие дээр жаахан ч гэсэн авсан мэдээж үхэх шаргатай болчихсон байгаа шүү дээ. Тэгээ шууд бол өнөөх чөтгөрийн бичээс нь манай саруул руу орхоор болж байгаамаа. За тэгэхээр энэ үрээд энүүдийн партыг үзэж байна. Тэгэхээр дараагийн парт нь хамгийн сүүлийн парт байх бөгөөд та хэд маань лайк болон сабскрайб даржууж хамгийн сүүлийн партаа маш хурдан авч үзэгнэ. Нэмэтдэж манга сегмент зураг номцыг сайт гэсэн холбоос дээр ороод яг одоо гүнгийн хүүг унших боломжтой. Тэгээд нэг бол юм арчглаа хамгийн сүүлийн партаараа удахгүй уулзлаа. Тэр баяртай.